3:9-ийг уншъя. За Эхлэл 3:9-дээр ингэж хэлсэн байна. Гэтэл эзэн бурхан хүнийг дуудаж чи хаана байна вэ гэсэн. Өнөөдрийн сургаалын сэдэв бол чи хаана байна вэ? За энэ сэдвээр өнөөдөр бүгд хамтдаа эзний үгийг суралцснаа. Бүгдээрээ нүдэнэ үгийн төлөө довчхон залбирцгаая. Их эзэн гэж та өнөөдөр өөрийн үгээр танд алтар багтаал хүндэтгэлийг өргөн энэ газрыг болон энд байгаа бид өөрсдийн зүрх сэтгэлээ эзэн таны оршууд даатгая. Бидний аврагч эзэн Есүс таны ариун нэрээр залбирanгуйлаа. Аамен. Амен. Би гохны гурван зүрхийг бэлдэж ирсэн. За энэ бол манай гэр дотор ёстой бужигнуулж байгаа нэг охин би. Өнөөдрийн сургаалыг би яг бодож бэлдэж байхдаа энэ охины талаар их бодлоо. Энэ охин манай гэр бүл мэдлээд одоо 3 жил хагасын нүр үзэж байна. За ерөнхийдөө бидний босс гэдэг гандуурсан тууж яваа. Аав та ингэж шүү гэж их олон өөр юм байна. Тэрнээс гадна бид хоёр нуугдад тоглосон байхгүй сайхан. Тэгээд нуугдад тоглосон чинь охин маань хөөргөө мэлдэг байхгүй. За аваа би энд нуугдлаа шүү. За тэгээд намайг олоорой заа юу. Би яг энд нуугдан заа юу. Тэгээд намайг эндээс олоорой гэж байна. Тэгээд айгүй хөөргөн нуугдана. Тэгээд би бас яаж ч болохгүй. Шууд олох юм бол нөгөө чинь өө гэдэг байхгүй. Тэгсэн мэт би энд нуугч юм. Тэгээд би бас олохгүй хараамтаа шиг дээгүүр доогно аа гэж бах явнаа. За дээр нь бас яасан бодроо маань нуугдж байгаад бүр олдохгүй байгаа юм шиг юм болоод хаана байна нэ тэрийг бол аюу амарх өөргөө барьж гэн. Би энд л байна штэ гэж гараад. Сая бас нэг өдөр би гадаа хаалгаа онгоолгоод дотор хаалгыг онгоолохоос залхуураад хоёр гартаа дүүрэн тортой барьснаас учраас хаалгаа давчлаа. Тэгсэн чинь бодроо маань гүүгээл ирлээ. Гүүж ирэнгүүтээ хинбэ гэдэг. Аав нөө гэсэн чинь аава чи миний аав мөн үү яг гэнэ. Тэгээд би мом би яг чиний аав мөн байна аав гэсэн чинь цаа гаалгаад байв. Тэгээд ч манай гэрт их олон хөвгөлтэй уур амьсгалыг бий болгож байгаа янз бүрийн охинтой. Тэгээд энэ охинтойгоо нуугдад тоглож байсан тэр зүйлээ эргэцүүлж бодоод инээ төрөө сууж байхдаа Библиэлд бас нуугдад тоглох гэж оролцсон нэг түүхийг сансан. Өнөөдөр яг энэ түүхээс би таахан тоолцсон. Библиэлд нуугдад тоглох гэж оролцсон за бараг энэ дэлхийд хүн төрлөختний түүхэнд анхны нуугдад тоглох гэж оролцсон үйл явдал Эхлэл номын 3-р бүлэг дээр гардаг байна. Эхлэл номын 3-р бүлгийн 9-р эшлэгийг бүгдээрээ дахиад хамтдаа харъя. Бүгдээрээ хамт уншия. 3-ий. Гэтэл эзэн бурхан хүнийг дуудаж хамт уншия. 3-ий. За баярлалаа. Айгуу тийм гоцоорээд уншиж чи хаана гарцаагүй гарч ирэхээр л уншлаа. Нуугдад тоглож байсан байна. Бүгдээрээ хажууд онорыг хараад асууя. Та хаана байна? Эхлэл номын 2-р бүлгийг харах юм бол эзэн бурхан тэнгэр газар дээрх бүх үзэгдэл юмсыг бүтээсний дараа Эхлэл номын 2-р бүлгээр хэрхэн хүний бүтээсэн тухай маш нарийн деталь заасан. 2-р бүлэг дээр их эзэн хүнийг бүтээхээс өмнө Эден гэдэг нэгэн үзэсгэлэнтэй элбэг хангалууны туйл болсон цэцэрлэг байгуулсан. Тэнд хүнд хэрэгтэй бүх зүйлийг бүтээсэн. Амьдрахад хамгийн тав тухтай идэж хэрэглэх бүх зүйлээр элбэг баян амьдрахад хамгийн тааламжтай сайхан цэцэрлэгийг бүтээсэн. Тэр цэцэрлэгийн нэр нь ямар нэртэй вэ? Эден. Эден гэдэг нэрний утга бол элбэг баян хангагдсан гэсэн утгатай. Хүнийг бурхан бүтээгээд элбэг баян хангагдсан баялаг дүүрэн газар авчиж байрлуулсан. За ингээ хүнийг тэнд байрлуулаад зогсохгүй анхны хүн болох Адааныг хараад ажаад түүнд асар их анхаарал халамж тавьсан харагдав. Ажаад хараад байсан чинь Адам нэг л гунигтай байжээ. Тийм учраас Адамыг гуниг зовлонгоос ангижруулахын тулд эзэн бурхан нэгэн онцгой төлөвлөгөө зохиосон. Энэ төлөвлөгөө нь ангаахын түүхэнд за ер нь бол хүний амьдралын түүхэнд анхны наркоз байдаг. Адамыг яасан бэхээр гүн нойронд автуулсан. Бүгдээрээ гүн нойр гэж хэлээ. Гүн нойронд автаж үтсэн байна уу? Байна. За. Тэгээд наркоз яриад байна. Би болохоор гүн нойронд автаж үзээгүй л дээ. Харин манай эхнэр болохоор 2 хүүхдээ төрүүлэхдээ аль алинд нь бас гүн нойронд автаж байлаа.
Гэхдээ ер нь бол гүн нойртой холбоотой, наркостой холбоотой зүйлүүдийг ярил Библиэлд хамгийн анхны наркос тэмдэглэгдсэн байна. За ингээд Адам дээр бурхан бас гайхалтай мэс тасалбар хийсэн. Тэр маань юу гэсээр Адамын нэг хавиргыг аваад өнөө хавиргаараа Адам нэгэн бүсгүй бүтээж өгсөн. Түүний нэрийг болохоор Ева гэдэг нэр. За тэгээд юу гэсээр Еваг бурхан Адам дээр бүтэж авчраад их олон залуучуудыг гэрлүүлэхдээ ер нь энийг номлосон доо. Еваг бүтэж авчраад яг л аав нь охиноо болцоо залуу дээр нь авчирч байгаа тайлбар. Адам дээр Еваг бурхан бүтэж авчраад Адам дүр. Адам харангуйтаа огшсон, сэтгэл нь догдолсон. Тэгээд юу болсон бэ? Энэ дэлхий дээр хамгийн анхны хайрын дөрвөн мөрд зохиогдсон. За жоо махны чиглэлт байсан л та. Яснаас минь авсан, яс махнаас минь тасалсан баг. Яг одоо нэг иймэрхүү дөрвөн мөрд зохиогоод хайртай бүсгүүдэд харьцаад өгвөл нэг догдлохгүй байх та. Үлсэн юм уу яасан? Ялангуяа оюутан цаг ахудаа хийчээд өгвөл хоолнд болдог төр явсан юм уу яасан гэх. Тэгэхдээ яг тийм үг байна. Махнаас минь тасалсан мах, яснаас минь тасалсан яс минь гэж. Би бас их нэртэй дурлах үедээ Адамын дамжиж туулсныг бас дамжиж туулсан шүү дээ. Тойрч биш бас дайрч гарсан. Их нэртэй дурлсан чинь шууд шүлгийн мөртүүд орж ирд юм байлаа шүү дээ. Дурлах бол хүнийг яруу найрагч болгодог юм байлаа. Тэгээд ихнэр маань оюутны амралтаа аваад явсан чинь би зохиож байна. Хүнд тасна гэдэг мал шиг амттайч хүлээгээд тоцорох нь айг мэдэх гашгүй. Бас утга яруу үстэй. Бал аг хоёр туйлын нэр явж байгаа шүү дээ. Чамтай очих өдрүүд сахалтын дайтай ойртоосоо. За байлаа. Гэх мэт шин сонирхолтой шүлгүүд мэдсэн ойролцоогоор дөрвөн мөртүүд. За дөрвөн мөртөөр ингээ бодвол нэг 20 гаруй дөрвөн мөртүүд ицсэн байдаг шүү дээ. Шүлгийн жижиг ном гаргаж болохоор. Би бас бүсгүүчүүдтэй нэг удаа уншиж өгчээсэн дээ ихнэртэй зориулсан шүлгийг санаж байна. Гаднаас сороод ирэхэд аяга дүүрэн сайтай, гашуун амьдралыг зөөлөн жигэрлэг болгох хайртай, ядарсан нэгнийг хараад нүдэндээ мургах нулимстайж, задарсан нэгэн тухайн суулгах мэрэгэн цэцэн үгстэй, алгын чинээ хүмүүрдээ талын чинээ санагдах, амар хандаан үргэлж давтагдшгүй юм шиг бодогдох, аяа бүсгүй хүн та юутай гайхалтай, амьдрал таньгүйгээр ямар ядмагхан бай. Одоосан давчсан юм байна. Хоёрдугаар батал айгүй бий билдэг. Сүр жавхланд мөн хин эзний сэлж урлсан бүтээлүүдээс сүүлчийн уран шаглаан бүсгүй хүн таал байсан. Сэлж тууламгийн амьдралын холыг сүлж зөөлөн болгох гэж сэтгэл хайр бүхнийг бурхан таньшилдагжээ. Аяа бүсгүй хүн та юу та гайхалтай амьдрал таньгүйгээр ямар ядмагхан бай. Баярлалаа. За юу болсон бэ? Тэгээд Адам Ева хоёр биенийг хараад дурлалцсан. Анхны харцаараа дурлсан учраас махтай яцтай холбоотой шүлэг зохиогдож. Ингээд юу болсон бэ? Тэр хоёр нэгэн бие болж амьдэрсэн харин бурхан Эден цэцэрлэгт байгаа бүх зүйлийг тэдэнд өгсөн. Бүгдийг өгсөн. Бүх цэцэг сулан, бүх модны бүх ил жимснүүд, гол гориг тэнд байсан бүгдийг өгсөн. Бүгдийг өгөхдөө хоёрхан зүйлд л хүрж болохгүй. Энэ хоёр зүйлийг та нар бусадтай адилхан арчилж, хамгаална, арчилж тордно. Гэхдээ энэ хоёр модонд л битгий хүрээрэй гэж хэлсэн. Тэр хоёр мод нэг нь сайн үг мэдүүлэгч, нөгөөх нь амийн мод байсан. Түүхийн үргэлжлүүлээд харах юм бол Адам Ева хоёр яг энэ зүйлийг эзнээс авсны дараахан муу өрийн сүнс дүрээ хөргөн тэдэн дээр ирсэн тухайдаг. За Библиэлд бол яг могоо гэж хэлчихдэг л дээ. Гэхдээ муу өрийн сүнсийг өдөр могоо харахаар муу өрийн сүнсээ битэн муу өрийн сүнс харж ирж байна гуйлцаад ястан муу өрийн сүнстэй гэж хэлж болохгүй гэсэн. Харин муу сүнс дүрээ хөргөөд ирсэн. Тэр бол үнэхээр гайхалтай нэг авч байгаа. Маш гайхалтай дүр хөргөж. Тэр хизээш биднийг сэрт хийлгэн харангуутаа зочоод хөнгөө зүхтмаар тийм царай тайлдаг. Харин тэр бидэнтэй ярмаар тэр биднийг ингэж тэ одоо уян налархаа биеэр уруу татмаар яг л мейкап хийж байна. Тэр асуудал гим нүгэлд авсан хүмүүсийг харах юм бол эхлээд нөгөө зүйлдээ автаж, дурлаж, анхаарлын татаж тэр зүйлд байхгүй амьдрал нь хоосон юм шиг тийм мэдрэмж төрсөн байдаг. Уух юм бол гоё болчих юм шиг. Яг тэрийг амаал хэрэгчих юм бол сайхан болчих юм шиг. Яг тэгж амьдрах юм бол илбэг хангалуун эсвэл юмтай болох юм шиг. Тийм нандин гэмээр үнцэнтэй гэмээр саналуудыг бидэнд яддаг гэсэн. Ингээд юу болсон бэ?
Адгийн морин сүнсрээд тэднийг мэхэлсэн. Бүгд зүйл тэдэнд зөвшөөрөгдсөн байсан боловч зөвхөн бурханд зориулан арчилж цэвэрлж эцэст нь бурханд зориулан үлдээх ёстой байсан тэр зүйлээс тэд авч идсэн байна. Сайн уу мэдүүлэгч модны жимснээс авч идсэн. Намайг Библийн сургуульд байхад шалгалт авч байлаа. Ямар модны жимснээс Адам Ева хоёр авсан бэ гэсэн чинь их олон модны жимснүүд явж байсан шүү дээ. Киви, айлм. Харин Библиэрээс харуул сайн үг мэдүүлэгч модны жимсээ гэж хэлсэн. Ингээд тэд мэдлэгдсэн өнөө модны жимснээс авч идсэний дараа тэд маш их ичхүр мэдэрсэн байна. Бүгдээ Эхлэл номын 3 дугаар бүлгийн 7 дугаар эшлэгийг хамтдаа харъя. Эхлэл 3-ын 7. За бүгдээ хамт уншиж шүү. Бүгдээ дэлгэц рүү хараарай. Эхлэл 3-ын 7. 3-аа тэр хоёрын нүд нэгдэж хоёулаа нүцгэн байгаагаа мэдээ энэ модны нагцыг хооронд нь холбож өөрсдөө бэлхэж хийжээ гэсэн. Тэр хоёр авч идсэний дараа хамгийн түрүүнд ирсэн зүйл юу байсан бэ гэхээр ичхүр байсан. Гэнт өөрсдөө нүцгэн байна гэж бодсон. Яг нүцгэн байсан л та. Гэхдээ өмнө хэрэгтэй тэдэнд ямар ч ичхүр байгааг байсан. Харин гин нүгэл үйлдсэний дараа хамгийн түрүүнд тэдний амьдралд орж ирсэн зүйл бол маш их ичхүр байсан. Энэ ичхүрийг мэдэрсэний дараа юу болсон бэ гэхээр инжир модны навцыг хооронд нь холбоод өөрсдөө бэлхэмж хийсэн. За энэ дэлхий дээр хамгийн ихний хувцас гарч байна. Өөрийгөө халахлах гэж оролдсон. Өөрийнхөө ичхүүр гэж харж байгаа зүйлээ халах гэж оролдсон хүний хамгийн ихний бүтлгүй оролдох гэж. Өнөөдөр хүртэл хүмүүс өөрсдөө янз янзын зүйлээр халахлаа. Янз янзын стил цагаараа үсээ засуулж, янз янзын хувцсамсууд, янз янзын өөдрөг юм шиг царай гаргаж амьдрах юм бол болчихно гэж эндүрдэг. Гэтэл заримдаа гаднаасаа үнэхээр жагаатай толио тарагдж байгаа ч үнэн хэрэгтэй зүрх сэтгэлд нь асар олон асуудал нүүрлж гисэн. Авах хамгүй болцоо ирэмдэг болчихсон. Тийм л амьдралаар бидний дунд маш олон хүмүүс амьдарч байна. Анхны хүн яг гин нүгэл үлдэхдээ яг л ингэж өөрийгөө халахлах гэж оролцсон. Ичхүүрт байдлаа халахлах гэж оролцсон гэсэн. За тэр цагаас эхлээд хүмүүс олон дагуу хувцас давхарлан өмсөж олон зүйлээр өөрийгөө халахлах гэж оролдож эхэлсэн гэсэн. Яг энэтэй холбоотой би сургаал бэлдэж байхдаа янз янзын мэдээллүүдийг урагш хойш нь болгож янз янзаар үзэж байлаа. За харин тэр дундаа яг нэг сонирхолтой мэдээлэл миний нүдийг бас миний сэтгэлийг их садатсан. Тэр юу гэхээр эмэгтэйчүүд амьдралынхаа туршид ямар их мөнгийг хувцсан зарцуулах юм бэ? Тэгээд энийг бодлоо. Яагаад эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол их мөнгө хувцсан зараад байна? Яагаад тэгвэл хамгийн анхлаа жимс идсэн шүү дээ. Эхний мэдрэмжийг өөртөө тайлсан авсан байхгүй. Тэр эрэгтэй хүнээс арай их хувцастай байна. За тэгээд юу болсон бэ? 3 дугаар бүлгийн 8 дугаар эшлэгийг бүгд хамтдаа харъя. Тэд ичгүүрээ халахлах гэж оролдсон. Эхлэл 3-8. Хамтдаа уншиж 3-аа. Сэрүү ороход эзэн бурхны цэцэрлэг дундуур алхаж яваад чимээг сонсоод эр хүн их нэртэйгээ хоёр эзэн бурхны оршихугаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ. Ханаас хаашаа нуугдчихва? Эзний оршихугаас цэцэрлэгийн мод руу шилжсэн байна. Эзний оршихуй дотор сэтгэл хангалуун баяр хөөртэй ичхүүр байхгүй. Сэтгэл дүүрэн амьдэрдэг байсан бол гин нүглээс болоо энэ тэнд нуугддаг. Нуугдж болох моддыг хайж цэцэрлэгийн мод руу шурглан орж байгаа яг энэ анхны гин нүгэл үлдсэн хүнтэй адил ийм л дүр төрхөөр бид нар амьдэрдэг болсон байх нь. Эхлэл номын 3 дугаар бүлгийн 9 дугаар эшлэгийг хараа хамтдаа харъя. Эхлэл 3:9. Хамт уншиж 3-аа. Гэтэл эзэн бурхан хүнийг дуудаж чи хаан байна вэ гэсэн гэж. Бүгд хажууд байгаа хтос руу хараад дахиад нэг асууя. Та хаан байна. Та хаан амьдарч байна гэж асууя. Дахиад нэг жоохон лавшруулаад асууя. Та хэрхэн амьдарч байна? Нэгэн еврей багшаас, Библийн багшаас буюу рабигаас нэг хүн ингэж асуусан. Танаа бурхан Адамыг нуугдсан байхад яагаад олж чадахгүй? Адамаа чи хаана байна вэ гэж асуусан юм бэ? Гэж асуусан. Гэхдээ харин өнөөх раби бурхан биш. Адам хаана байгаагаа мэдэхгүй байсан юм а гэж хариулсан. Та бодоод үзтээ.
Бурхан Адамыг харахгүй байгаа учраас Адам чи хайрч ба. Гүчи чинь хаашаа болчихоо гэж асуусан асуулт байсан. Үнэн хэрэгтэй бурхан биш. Харин Адам хаана байгаагаа мэдэхгүй байсан. Байх ёстой газараа байхгүй болчихсон. Эзний оршихугаас цэцэрлэгийн мод руу нуугдахаар очсон учраас, гинтээ хутгалцсан учраас Адам л хаана байгаагаа мэдэхгүй байсан. Бурхны асуусан асуулт нь үнэн хэрэгтэй. Адам чи хаана байна вэ гэдэг энэ асуултын гол утга учир нь чи юу хийж вэ? Чи яг одоо хаана байна вэ? Ямар нөхцөл байдалд орсноо мэдж байна уу? Ямар буруу байр суурин дээр амьдарч эхэлж байгаагаа ойлгож байна. Тэр нь юутай хутгалцсан бэ гэдгээ чи ойлгож байна уу гэсэн асуулт байсан. Бурхан өнөөдөр ч гэсэн яг энэ түүхээр дамжуулж биднээс ус асууж байна. Та хаана байгаагаа мэдж байгаа. Яаж амьдарч байгаагаа ойлгож байна. Хэрвээ гин нүгэл үлдээд амьдарч байгаа нэгэн байгаа бол та яг юутай хутгалцснаа мэдж байгаа. Та хаана? Үргэлжлүүлэн бүгдээр хамтдаа харъя. Эхлэл номын 3 дугаар бүлгийн 10-аас 12 дугаар шиг. Тэрээр би таны дууг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн байсан учраас айж өөрийгөө нуусан юм а гэж хэлв. Тэгтэл чамайг нүцгэн байсныг чинь хэн чамд хэлсэн юм бэ? Бүү идгэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү гэж асуусан хүн. Надтай хамт байлгахаар таны надад өгсөн тэр эмэгтэй тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлвэ гэж. Гин нүглээс болоод Адамын амьдралд 3 янзын асуудал яг л тэр өдөртөө шууд амьдралын босхийг даваад ороод ирсэн. Хамгийн ихнийх нь ичгүүр. Бүгд хамтдаа нүгийг хэлээд авраа. Гин нүгэл хизээш бидэнд бахархал авчирдаггүй ах тусна. Гин нүгэл хизээш бидэнд баярламаар сайхан мэдрэмж, бусдад ярмаар сайхан түүх бидэнд бүтээж өгдөггүй. Харин мууднаар ичгүүрүүдийг л авсан. Хэн нэгэн мэдчихгүй дээ, хэн нэгэн намайг мэдчихгүй дээ, таньчихгүй дээ. Хэн нэгэн миний үнэн төрхийг, өнгөрсөн түүхийг мэдчихгүй дээ гэсэн ичгүүрийг л авсан. Гин нүгэл хизээш бидэнд баяр хөөр бахархал авчирдаггүй. Адамын хувьд бол гин нүглээс болоод Адам Ева хоёрын амьдралын босхийг давж хамгийн түрүүнд ичгүүр тэдний амьдрал орж ирсэн. Хоёрдугаарт найдас. Тэдний айсан айдсны юу гэхээр Бурхны оршихугаас айсан айдас. Таны ирж байгаа чирэг сонсоод бид айгаад гэж хэлсэн. Гин нүгэл бидэнд маш олон төрлийн айдсыг авчирдаг. Харин хамгийн аюултай зүйл нь юу гэхээр нэг л өдөр бид нүглийнхаа төлөө Бурхны өмнө тооцоо бодно гэсэн тэр мэдрэмжийг бидэнд өгдөг. Үнэн хэрэгтэй мэдрэмж яг үнэнийг бидний дотроос ятгах сануулж байдаг. Тэгэхээр гинийн шийтгэл гин бүрийнхаа төлөөс нь та бид шударгаар шүүгднэ гэсэн. Хүмүүс маш олон буруу үзлүүдэд автцсан юм жидэг. Бурхны өмнө очиод миний хийсэн сайн зүйлсүүд, миний хийсэн муу зүйлсүүд жинлүүр дээр тавигдаад хэрвээ сайн зүйлс маань илүү их жин дааж байвал би өршөөгнө гэж эндүр дээр уучлаарай. Ийм огт болохгүй. Би танаас нэг юм асууя. Нэг нөхөр нэг хүнээс 10 сая төгрөг дээрэмдэж байна. Хэдэн хүнийг гомдоосон бэ? Нэг хүнийг. Эргэж хараад 10 сая төгрөгийнхөө 1 сая төгрөгийн 100 мянгаар нь огт танихгүй 10 хүнд тараагаад өгчжээ. Хэдэн хүнийг баярлуулсан? 11 хоёрын хооронд хэрэг цай байгаа. Хэрэг хэмжээс байна. 10 дахин л. Харин шүүхийн өмнө очиж байна л та. Тэгээд шүүгч одоо хэргийн даслахтаа зэмлж байна. За нөхөр минь чи 10 сая төгрөгийн хохирол учруулснаа мэдэж байна. Үүнийхээ хариунд чи тэдэн жил шорон цундаа гэж хэлж байна. Гэтэл нөгөөгийн нүгэлт маань шүүхийн өмнөөс ямар ч гэмсэн шинжгүй босгосоод тийм л дээ шүүгчээ. Энд байгаа эрхэм босол шүүгчтэй. За намайг таньдаг мэддэг бас хохирсон хүн та. Бусд нь бүгдээрээ сонсноо. Би үнэн хэрэгтэй нэг л хүнийг гомдоосон 10 сая төгрөгөөр. Гэхдээ би 10 хүнийг баярлуулсан шүү дээ. Юу намайг шүүх вэ? Харин шагнах ёстой биш үү гэвэл юу вэ? Шүүгч яах вэ? Та шүүгч оронд байсан бол яах вэ?
Би бол хэлэх үг олдохгүй юм дээр мангасгаа санаа. Яах гэдэг нь хөрөө энэ ч вэ нөө араад. Бид цаана яг л ингэж эндүрдэг. Миний хийсэн мянган сайн зүйл, миний хийсэн муу зүйлүүдийн хажууд илүү хүчин дарчвал би өршөөгнө гэж боддог уучлаарай. Таны хийсэн сайн зүйл байсан ч нэг ч гин нүглийг тань баллуурдаж чадахгүй. Хийсэн нүгэл бүрийнхээ төлөө Бурхны өмнө хариуцлага тавьсан. Тэр гим нүглийнхээ горыг амьдралынхаа дуршид амсан. Энэ бол яг л Бурхны үгэн дээр хэлэгдсэн. Бурханд итгэдэггүй байх бүх хүний амьдрал дээр хэрэгжиж байгаа амьдралын дүрм. За дээр нь Адам Ева хоёрын хийсэн гим нүглээс болоод тэдний амьдралд орж ирсэн 3 дахь зүйл. 3 дахь. Хүн төрлөختний түүхэнд хамгийн анхны гэр бүлийн хэрүүлэлд гарч. Бурхан хурж ирээд Адамд хэлдэг. Чи миний идэж болохгүй гэсэн модны жимснээс идсэн үү? Адам юу гэж хариулсан бэ? Тэгсээ Бурхан намайг уучлаарай гэсэн. Таны надад авцарч өгсөн өнөө хүүхэн чинь. Би ч орчин хэлээр хэлж байгаа шүү дээ. Таны сонгож өгсөн нөгөө хүүхэн байна шүү дээ. Таны сонгож өгсөн бас Бурхны өрөөд гадаг гоц. Та сонгоо та хөтлөөд ороод ирээ. Хүн сайхан унтчих басараа гэх. Тэгээд сэрсэн чинь нэг хүүхэн хөтлөсөн ороод ирсэн та. Адамаа. Гэхдээ тэр хүүхэн чинь надад нэг жимс аваад ирсэн. Яг л өлсөнд идсэн чинь нөгөө жимс байсан байлаа шүү. Хэдрүү буруугаж гисэн бэ? Ихнэрүүгэж гисэн. Тэр цагаас эхлээд өнөөдрийн хүртэл бүх нөхрүүд бас бүх ихнэрүүд яг ингэж амьдраад. Миний буруутаа гэхдээ чи тэр үед тэгж хэлсэн учраас би ингэж хийсэн юм аа гэж. Чи тэр үед над руу тэгж харсан учраас миний уур хүрээд ингэсэн юм аа. Алдаагаа дандаа бусдаас хайдаг. Хэзээ ч гэр бүлийн хоёр өөдөөс харж суугаад өстой энэ миний буруу байлаа, тэр чиний буруу байлаа гэж ярьдаг. Ихэвчлэн яадаг вэ? Чиний буруу гэх. Яг л Адам таны авцарч өгсөн нөгөө хүүхэн чинь багаарч яваад надад жимс идүүлцээ гэж хэлж байсан. Өнөөдөр хүмүүс өөрийнхөө бурууг бусдаас хайж, өөр дээр ямар нэгэн ялцын буруутгал үүрэлгүйгээр өөрийнх нь амьдралд байгаа асуудал дандаа хинэгний буруу гэж амьдсаар байж. Анханасаа гин нүгэл үйлцсэний дараа ийм л байсан. Өнөөдөр ч яг ийм л байсан. Авто цамын хөдөлгөөнд оролцож байгаа янз бүрийн байдлаар толгуулбал тэр миний буруу гэж хэлдэг үе нь байдаг болов уу? Араас яасан машин сигналдаад эсвэл тэгж яарад манай нэг найз байдаг яа. Тэр би яах вэ гэж боддог. Амар худлаа ярина. За жоохон үсэрчээ туулаа шиг. Тэр найз маань нэг өдөр ярьж байгаа оогийн найз нэг явж байгаа яг нэг уулзраар улаан гэрлээ хэрэгжсэн чинь замын цагдаа зогсоо. Тэгээ яг ингэ хэлсэн чинь нөгөө хэрэгжижсэн бүх аргуудаа мартцсан. Ямар хэрэг ихэнх нөгөө хэрэгжилчихсэн нэг тийм ашиггүй аргуу санагдсан гинэ. Тэрхүү орно. Тэгсэн чинь нэг тийм эвгүй арга нисээд ороод хэрэгжилсэн гинэ. Тэгээд нөгөө замын цагдаа яриад цонхын догшин гутан цонхоо онгоол уйлсан гинэ. Нөө цагдаа мөр хайсан зүгээр өгсөн чинь бочрог уйлсан гинэ. Ингэж уйлаад өгч уйлаа. Үгүй яа чи зүгээр өгсөн чинь гэж уйлсан. Тэр нэр үнэн жүжиг. Гурийн хүмүүс найш надад. Чи яадаг нөгөө чи зүгээр тэгээ уйлцсан гэдэг. Тэгээ нөгөө цагдаа ясагч чи цагдаа тэгээ ярих гэдэг нөгөө дараагийн үг нь орж ирдэггүй гэж уйлцсан. Тэгээ нөгөө цагдаа заа чи болгоомжтой байна чи явж чадах юм уу гэсэн чаднаа. Тэгээ цагдаа цааш яваад нөгөө цааш эргүү та. Яа хүн дээрээс мэрэгжлийн хөдөлж болчихоо. Яг үнийг хэлэхэд бид нар алдаа дутагдал өөрсдийнхөө алдаа бурууг үргэлж бусдаас хайж яаж л аргалах вэ гэдэг тийм санаа, тийм бодлыг тийм зүйлийг сүгчж амьдрдаг болсон байна. Гэвч нүгэл бидний амьдралд нэвтэрснээр орж ирсэн 3 дахь зүйл бол буруутгал. Өөрийнхөө амьдрал дээр байгаа бүх мэдэрч байгаа буруутгалаа үргэлж бусдаас ирж хайдаг болсон байна. Ром номын 3 дугаар бүлгийн 10-аас 12 дугаар эшлэгийг бүгд хамтдаа уншийе. Ром 3:10-аас 12. За, ирчүүд нэг сайхан нэр хонгор дугаар хамтдаа уншийе. 3 Энэ нь ингэж бичигдсэнчлэн зөвхт хүн алга, ганц чадах, ухаард хүн алга, Бурхныг хайдаг хүн алга. Бүгд гажиж цөмөрөө хэрэгцээгүй болжээ.
Сайныг үлддэг хүн алга, бүр ганцж алгаа гэсэн. Хүн бүр гэм нүглээс болж гажиж унаж дороодсны дараа өнөөдөр хүртэл энэ хорвоо дэлхий дээр зөвхт хүн нэгч байхгүй байгаа гэсэн. Би зөвхт би ерөөсөө төгсөлт юм байна. Би бол Бурхны минь ямар ч гэм нүгэлгүй гэж байгаа юм бол гараа өрөхгүй юу? Байна тийм хүн. Байна. За та үнэхээр ухаантай хүмүүс юм аа. Өргөж балах үедээ гэж бас санаа зовж байна. Үнэн хэрэгтээ энэ дэлхий дээр өөрийгөө зөвхөн хинч байхгүй. Бид бүгдээрээ л гэм нүгэлтэй. Санаатай болон санамсаргүй гэж битгий яриа. Та санаатай л амтаа яасан. Санамсаргүй яаж гэмээ? Явж байгаа нэг харсан чинь карват үнтэй. Чи юу болоо чи? Ямар юм болчихоо гэдэг. Ингээ харсан чирэг төрөөч юм чадахгүй. Санамсаргүй тууцсан байдаг. Би ч удаа хийдэг юм байна. Нэг өглөөс ирсэн чи айлтдаг чи. Чи та манайх нүчээд байгаа. Сэнжээ цаafаарсан байдаг гэж юм байна. Ооч. Санамсаргүй юм гэж байхгүй. Та бүр санаатайгаар төлөвлөж байгаа хийдэг шүү дээ. Тийм биз дээ. Санамсаргүй хүн зодсон юм байна. Нэг үцэж урд нэг хүн гэвч байна. Нүүр цусна үуч. Чи та яач вэ гэж бодсон ч харин би зодсон байт. Гэж хэлэх юм байна уу? Гэртээ ингэ сууж ирсэн чи манай тавилга өөрчлөгч. Чи юу илээ гэсэн чи харин өөр айлын тавилгыг оруулж ав барина болоо. Айлын тавилга зөвөд оруулаад ирсэн. Гэр тухай ордог гэж та манай тавилга биш гэр бол мөн байх. Санамсаргүй гэдэг хүн байна уу? Санаатай болон санамсаргүй биш ээ. Бүгдээрээ санаатай. Бүгдээрээ санаатай гэж хэлээ. Санаатай хийдэг байхгүй хүн бол. Санамсаргүйгээр гэмээн гэж байхгүй. Энэ дэлхий дээр зөвхөн хүн нэгч байхгүй. Бүгд гацсан, бүгд гэм нүгэлд автсан, Бурхныг ирж хайдаггүй гэм нүгэлтэй хутгалцсан. Түгээр барахгүй гэм нүглээс болоод зөвхөн ичгүүр, эсвэл зөвхөн буруутгал. Эсвэл зөвхөн тэнд зүрх сэтгэлийн зовлонлууд биш бидний амьдралд бас үхэд орж ирсэн. Энэ үхлийн талаар ярихаар 60, 70, 80 наслаад хороогийн мөнгөсөг үзүүлж байгаа үхлийн тухай биш. Амьдрч байгаа боловч үхсэн мэт амьдрдаг үн цэнгүй амьдралыг бас хэлж байна. Дээрний амьдрал дууссаны дараа Бурхны өмнө шүүгдэж, гал нь унтардаггүй, торхоо нүгдэггүй, үхийгээд ч үгдэггүй, мөнхийн зовлонд тарчлах, мөнхийн шийтгэл буюу тамийн шийтгэл хэлж байна. Гэм нүгэлт хүн. Тэгэхээр ахад үсэн. Энэ дэлхий дээр байгаа бүх хүн гэм нүгэлтэй хутгалцаа гэсэн. Эфес номын 2-р бүлгийн 1-р эшлэгийг харвал та нарын алдаа зөрчил, та нар нүглийнхээ учраас үхсэн гэж хэлсэн. Алдаа зөрчил гэм нүглийнхээ учраас үхсэн. Бүгдээ энэ эшлэгийг дахиад хамт хэлье. Бурваа. Та нар алдаа зөрчил, нүглийнхээ учраас үхсэн гэж. Эфес номын 2-р бүлгийн 1-р эшлэгийг харах юм бол Паул дагалдагч Эфес хотын чуулганы итгэгчдэд хандаж хэлж байгаа. Харин энийг сонсож байгаа хүмүүс нь үхсэн хүмүүс байсан уу? Үгүй. Амьд хүмүүс байсан. Яг л та бидтэй адил Паулын сургаалыг сонсож байсан амин амьсгалтай амьд хүмүүс байсан гэсэн. Тэгвэл яагаад амьд хүмүүс Паул хандаж хэлэхдээ та нар үхсэн гэж хэлж байна? Үхсэн. Шалтгаан нь амьдарч байгаа боловч үхснээс өөрчлөхгүй амьдарч байсан гэсэн. Гэм нүглээс үхсэн мэт. Үн цэнгүй, утга учиргүй, ичгүүртэй, муудаж, зүхтаж, баригдах үедээ мэддэггүйдээ гэсэн тийм ичгүүр дотор амьдарч байсан. Амьдралын баяр хөөр бахархал, сайн сайхан зүйл байхгүй. Утам шиг ичгүүр зовнил дунд амьдарч байсан учраас Паул тэдгээр хүмүүсийг зэмлэхдээ та нар алдаа зөрчил гэм нүглээсээ болоод үхсэн гэж хэлж байна гэсэн. Амьд боловч үхсэн. Би танаас дахиад асуумаар. Та харин яаж амьдарч байгаа? Та хэр утга учиртай амьдарч байгаа? Бүгдээ нэг сонирхолтой зураг харъя. Энэ бол Африкт сармагчин байр харагдав.
ямар нэгэн лог хэлбэртэй сармагчин гараа яг юм дэлгэсэн хэлбэртэйгээр оруулах юм бол багтахаар тийм амсартай савнд сармагчны дуртай жимс ямар нэгэн амттай хийдэг. Эгээ сармагчийг авахаар яг тийшээ гараа шургуулад өнөөх амттангаа барингуут яах вэ? Гар нэг юм бөөрн хэлбэртэй болно гэсэн. Тэгээд тэр жимсийг барьсан гараа буцаагаад татахаар өнөөх амсраар гардаг. Харин их сонирхолтой. Сармагчин барьсан байгаа бананы юм жимсээ нэг л атгсан бол хизээж тавьдаг. Тийм учраас анчин зогж алхаар ирэх үед ойрлож хашгирч зугтаж байгаа ч гэсэн өнөөх гараа тавиагүйгээс болоод өөрийнх нь дорж үхдэг. Бид ус заримдаа гим нүгэлд автаж шуналж тачаад үедээ яг л юм байдалд ордог. Алдаж болохгүй эрдэнэ гарандаа атгсан юм шиг гим нүглээсээ зуурсаар байгаад эцэст нь амьдралаараа төлж дуусдаг. Үн цэнээрээ төлж дуусдаг. Алт эрдэнэс олцсон юм шиг өөрийнх нь амьдрал болон өөрийнх нь үн цэнийг үгүй хийх тэр зүйлээс тавихгүй зуурсаар байгаад шунаж бүр зуурсаар байгаад эцэст нь өөртөө амьдралаараа хохирдог. Амьд болж үгсэн юм шиг үн цэнэгүй амьдарч энэ амьдрал дуусах үед Бурхны өмнө очиж шүүгддэг гэсэн. Тэгээд Бурхны шийтгэл зэнхийг гэр нүгэлд автсан хүн яг л ингэж амьдардаг. Ром 6-гийн 23 дугаар эшлэгийг бүгдээр хамтдаа уншъя. 23-ын А. Учир нүглийн хөлс бол үхэл. Гэр нүглээс атгаж, гэр нүглээс зуурч, гэр нүгэлт хүснээ тавихгүй зуурсаар байвал таны амьдрал амьдарч байгаа боловч үгсэн мэт үргэлж явж амьдрал дуусах үед мөнхийн шийтгэлийг хүртээ гэсэн. Харин танд дуулгах нэг сайхан мэдээ байна. Бурхны бэлэг бол бидний эзэн Христ Есүс доторх мөнх хан байна. Бүгдээрээ бэлэг гэж хэлэхгүй. Бэлэг. Бид өөрсдөө олж авч чадхааргүй тийм үнцэнтэй. Тийм учраас Бурхан бэлэг шиг л бидэнд өгсөн. Хүн яаж гिचээгээд Бурханы амар амгалан төрж гэр нүгэл нь уучлагдаж сайн сайхны Бурханаас хүлээн авах боломжгүй юм аа. Харин Бурхан өөрөө түүнийг хүнд бэлэг шиг өгдөгөө гэж Библиэлд хэлсэн. 3 сард бэлэг авсан юм байна. Сая дуусч байгаа 3 сарын турш бэлэг авсан. Юуны бэлэг байна? Мартин амны бэлэг нэрээд тийм шүү дээ. Мартин амны бэлэг авахдаа яасан бэ? Эмэгтэй хүн болж харагдах хэрэгцээ гарсан уу? Тэгвэл л авсан шүү. Бэлэг өгч байгаа хүн ямар нэг юу хэлсэн үү зулаа? За ямар бэлэг авсан бэ зулаа? Нүүрний ком өгтөө за зулаа 50% ингээд би төлцсөн шүү чам бэлгэлж байгаа маа. 50% нь уулзуулаад өгөөрэй гэсэн би юм байсан. Хэрвээ бэлэг очиж байгаа эзэн дээр очихдоо 100% төлөгдсөнээр очихгүй бэлэг биш гэсэн. Харин Бурхан асар үнэтэй тэр үнийг загалмай дээр бидний эзэн Христ Есүсийн дотор 100% төлсөн. Тэгээд танд эрэхтэй үнэгүй бэлэг болж ирсэн. Бүгд хамтдаа дахиад бэлэг гэж хэлэхгүй. Хажууд байгаа нөгөө хараад мөнх хан бол бэлэг юм аа гэж. Амен. Бэлэг бол бидний амьдралыг үнэхээр оронгоор нь өөрчилдөг зүйл. Бэлэг аваад хизээж гонглдог хүн байдаггүй. Яг нэг бэлэгтэй холбоотой нэг өдөр манай том охин 13 насны төрсөн өдрөөр би нэг бэлэг бэлдсэн. Тэгээ бэлэг бэлдэхдээ охин маань уцтаа болмоор байна гэсэн ухаалаг утсан. Тэгээд би 14-5 хүртэл ухаалаг утас авч өгөхгүй гэж байгаа. За бас өрөвдөд болдгоо ангийнх нөхдүүд амар утас өрөөд байна гэхээр за өрөвдөд нэг утас авч өгье гэж бодсон. Тэгээ өөрт байгаа мөнгө аваад утас авах гээд байсан чинь нэг жоохон таарах утас байгаад болтгоо. Тэгэхээр яа тийм билээ гэж бодож байгаа. За би өөрөө барьж ирсэн утсыг ингээ харуулбаа кейс аюу сайтай. Кейсийг авсан чинь цоо шинээр байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө утсыг өгчэй гэж бодоод цоо шин iPhone 5 байсан. Яг нөгөө iPhone 5-аа гоё цэвэрлээд янзлаад тэгээд яг тэр охины маань төрсөн өдрийн өмнө өдөр нь манай зочин нэрээд өөрөө 11 үед явдаг байхгүй. 11 үед явгоот ихнэр өвтөр охиндоо хэлсэн л аав чөөр маргааш хүн гэрт ирнэ. Гараад ойрхон байгаа шөнийн дэлгүүр ороод нэг 60 100 юм аваад ирья гэж гарсан. Тэгэхдээ охин маань сонирхолтой нь бүгдийг мэдж байсан гинэ. Юу мэдчихсэн гэхээр за одоо 12 өгчээ дөө аав чөөр олон жил нэгэ нийлээ те. Одоо 12 төхөөл нэг шөнийн дэлгүүр орно гэж гарна да. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа хаалга тогшоод онгоолгоор happy birthday to you гэдэг. Тэгээд тэрийг гараад явахад угаасаа мэдчихсэн наа. Тэг тэгээд үлдсэн багтаа зүгээр зүгээр.
Тэгээд дотроо одоо гэж бодсон нөгөө юм доо явлаа да. Тэгээд бид хоёр болохоор амар тоглох байхгүй. Тэгээд дэлгүүр ороод торт аваад дээр нь нөгөө ламагийн нэг хоёул амар шивж ярьж бараад гэрүү чимэг байгаагаа гэж. Тэгээд нөгөөдг нь асаасан чи 13 асаагаар чинь гараа хөвж түлээ жижигол комтэй ойрч чадахгүй. Нөгөө баригчин гэдэг охин болгоос мэдэж байгаа. Одоо тортоо авч ирнэ. Тэгээд боо юм болоод тортоо бэлдээд хаалга тогсон чи охин яг дүүгээд өвсөн зогсож байна. Тэгээд бид тэр чи боо баяр болоод happy birthday to you хоёлаас энийгээ боо юм болоод дуулаад тэгээд заа миний охин үлээгээрэй гэсэн чи охин ингээд дүүгээд өвсөн нэ реакц баг. Олон жилийн гинлээ та хоёр маань гэсэн байдлаа гэж хараад байна. Тэгээд бид тэр охин заа миний охин таагаа үлээрэй гэсэн чи нэг орж ирнэ реакц. Тэгээд орцдог биш. Ороод нөгөө ширээ дээр тортын тавиал тэгээд миний охин өстө том болж байгаа шүү. Нэг нас нэмлээ. Баяр хүргье гэдэг дэврээд үнсээ боо юм болж яснаа. Нөгөө уцаа битээр жоохон сюрприз болох гээд дэлгүүрээс шагшуур авмуудаа шагшуурыг авч хаяад өгөө идэ. Тэнгуутад шагшуурныхаа савнд уцаа хийсэн байхгүй. Тэгээд скотчтой юу ч болов яг ингэ шагшуур шиг болгоцсон. Тэгээд охиндоо хэлэхгүй аав ч өөр цалин байлан мөнгө жоохон буугаагүй тийм байна. Тэгээ охиндоо бас яаж зүгээр ах уу гэдэг нэг шагшуур авлаа. Охиндоо шагшуур хэлэх гээд өглөө. Тэгсэн чи охин маань амтаа за баярлаа зүгээр дээ ширээдээ тавьчих. Тэгээ бид тэр жоохон байсан миний шагшуур айдаа. Охин задлтгүй. Тэгж байгаа бол ёо одоо онтитоо. Гэхдээ шагшуураад гэдэг. Дахиад тэгж байгаа бол ёо зүгээр дээ гэдэг болохгүй. Тэгээд тэр чинь нөгөө юм бол миний шагшуураа задлаараа гэж тэгсэн чинь битэрийг бүр ятгалган залгсан юм байсан нөгөө шагшуураа аваад задлаа. Тэгээд би болохоор дотроо удахтаа шагшуураа задлаа уцгараад бүр гэдэг ордоо гоо юм бол аваа хайртай байдаг гэж үсэл гоо юм бодохгүй юу. Тэгсэн чинь охин маань ингээд яах навдаа гэж залцснаа. Дотроос нь юу ч яраач буцаар энэ одоо юу таны утсвэ. Ямар стоптой бүгд баригчдаг биш би. Тэр айгуу хийх бүгд. Одоо юу таны утсвэ цаа. Тэгэн гот бид хэлчихгүй миний охин чи чамд өгч байгаа бэлэг штэ гэсэн чи яг тэр үед охин маань тэгэхэд нэг ойлгохгүй байсан. Оо цаа баярлалаа. Оо яста баярлалаа гэж авсан. Тэгээд 13 насны төрсөн өдөр бол ерөөсөө амьдралд нь бас гоё юм болж өнгөрсөн юм шиг байна. Нөгөө уцаа аваад бөөн баярлуулаад тэгээд битээр айгу нөгөө хүүхч нас том болохоор бие даат юм байна шүү дээ. Битээр догтлаа. За утсан таалагч за маргааш гэр бүлээрээ хоолндоо хөвсөн чинь. Яах юм дээ мөнгөний өгч гэж. Тэр чамстай хоол идэхгүй мөксчихгүй байна. 2-3 найзтайгаа нэг уулзаад. Тэгээд ерөөсөө амнистайгаа тэмдэглэж болчтой юм байна шүү дээ. Тэгтээ зөв мөнгөний өгөө л үлдсэн. Тэгээ оройн дээрээ зургийн аппаратыг үзсэн чинь нэг 2-3 ангийнхаа 3 найзтай бараг 2-3 цаг ингээд зураг авах болоод яасан нэлээ. Тэрүүний доотлын булчин сулралтай юм шиг. Хөргөрөө. Уруулын ерөөсөө хэлбэрийн бүх талаас нь ингээд байсан. Яг үнийг хэлэхэд охин маань эхлээд догтлоогүй ч гэсэн харин эргээд харах нь яг нөгөө өөрт нь бэлэг байсныг мэдэн утаа маш их догтлсон. Эзэн Есүс бидэнд авчирсан бидэнд өхийг хүссэн энэ мөнхийн найр. Үнэн хэрэгтээ бид яаж хичээгээд, яаж сүсгэлээ. Хувингаар нулимс унгаадч хүлээж авахааргүй. Тийм том ерөөл. Харин энэ том ерөөлийг, энэ том бэлгийг мөнх хэн болон гин нүглийн уучлал. Бурханаас өгөх сайн сайхан дотор амьдрах энэ амьдралыг Бурхан бидэнд бэлэг мэт өгсөн гэж Библиэр хэлж байгаа. Бэлэг. Шалтгаан нь юу гэхээр та бид олж авч чадхааргүй. Үнийн төлөөдөж, ухаарч ойлгоодч амьдралаа өөрчилж чадхааргүй тийм юм усын бэлэг байна. Харин бүх үнэн загалмаа дээр төлөгдсөн. Бүх үнэн. Луи Уоллес гэж хүн. Энэ хүн бол эрдэмтэн хүн. Тэгээ Бурхан байхгүй гэдгийг нотлохын тулд хуучин гэрээ, шинэ гэрээ, бүх бүсэг алдалгүйгээр уншиж судалсан. Бурхан байхгүй гэдгийг нотлох гэж. Бурханыг баттай эсэргүүцэж болох баримтыг гаргаж ирэхийн тулд Библийг уншиж хэлсэн гэсэн. Ингээд хуучин гэрээг уншиж дуусах үе эргэж одоо дурсан ярихтаа
хуучин гэрээг уншиж дуусахдаа хүсэж байсан зүйлээ олоогүй бөгөөд харин өөртөө эргэлзэж Бурхныг буруутгах ямар ч шалтгаан олоогүй бөгөөд өөрийнхөө амьдралаас их олон буруу зүйлүүдийг олж харсан байна. Өөрийнхөө шударгаас амьдарч байгаа ямар арчаагүй үн цэнгүй амьдарч байгаагаа олж харсан. Үргэлжлүүлээд харуул энэ хүн дурсан ярихдаа тэгээд би шинэ гэрээг уншиж эхлэх үед загалмай үйл хэрэгт гардаг тэр хэсэгтээ би өөрийн ирэхгүй өвдөг сүгдэж Есүсээ та бол чинхэн Бурхны хүү бөгөөд цорын ганц аврагч юм байна гэж зүрх сэтгэлээ Бурхан би нээсэн гэж тэмдэглэсэн. Яг л үнтэй адил өөрийнхөө гэм нүгэлтэйг ойлгон ухаарч Есүсээр данжин ирж байгаа авралыг хүлээн авч байгаа хүнээс бол амьдралд нь цоошин хуудас нээгддэг. Энэ хүний хэлсэн үгийг бүгд хамтдаа уншийе. 3 би хуучин гэрээг уншаад үхээс өөр аргагүй нүгэлтэн гэдгээр гарсан. Харин шинэ гэрээг уншаад над шиг нүгэлтэнд тусалж чадах аврагч би. Тэр бол Есүс Христ юм гэдгийг ойлгосон. Амен. Хэрвээ та өнөөдөр гин нүглээсээ болоод нуугдаж, ичгүүртэй, айдастай, буруутгал дотор яах учраа болохгүй яваад танд дуулах сайхан мэдээ. Бурхан таныг Есүс Христээр дамжуулан уучлсан. Мөн хэн болон гмийн уучлал авралыг тэр танд үнгүй бэлэг мэт авч өгөхийг хүсэж. Гэхдээ бүх үнэн загалмай дээр төлөгдсөн. Харин та амаараа хүлээн зөвшөөрч зүрхэндээ итгэвэл аврагт болно. Ром 10 дугаар бүлгийн 9-10 дугаар ишлэлээр яг ингэж хэлсэн. Хэрвээ та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагт болно. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрөн аврал хүрнэ гэж хэлсэн. Та зүрх их эзнийг Есүс эзнийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч таны гэм нүглийн бүх төлөөсийг тэр загалмай дээр төлөж өгөөд дахин амьдсан гэдэгт итгэвэл та аврагдах болно. Сайн үлээрээ нэг ч нүглээ арилгаж чадахгүй нүгэлт нь Есүс Христийн загалмай дээр төлсөн төлөөснөөс болоод авралыг авч цоон шин хүн болж амьдрсан шиг амьдарч амьдрал нь дуусгүй мөн ханыг өвлөх болоос. Есүс бол цорын ганц аврал, уучлал ба бүх хүн төрлөختөнд аврагдаж болох цорын ганц зам байна. Бүгд хамтдаа суудлаасаа босоод эзэн нэрээр. Таныг суудлаасаа босоод ханаас гэрлийг унтрааж өгөөрэй. Нүдэн нөөрч хүсэж байна. Өнөөдөр Бурхан танд ойлгуулахыг хүссэн энэ үнэн дээр таныг зүрх сэтгэлээсээ төвлөрн ирээсэй гэж би хэлж байна.